Цэцэг шиг хүүхэд нас энэ бол үнэхээр хүүхдийн хамгийн гайхалтай хүүхэд яг өөрийгөө олдог нас гэж боддог. Яг энэ насан дээр нь ямар олон айлын бяцхан октод хүүхдүүд маань энэ хүчирхийлэлд автж байгааг бид нар хизээч анхаардаггүй. Үнэхээр эцэгхийн хараа хяналт дуцнаас болж хүүхдүүд маань энэ эмзэгхэн насаа гэмтээж шүү дээ. Аав ээжүүд маань өөрөө хүүхэд байхдаа яг ямар орчинд өссөн бэ? Эцэгхийн хамаарал нь яг ямар байсан юм бэ? Үр хүүхдүүдтэй тэр нөлөөлж исэн нөлөөл нь ямар байсан бэ гэдгээс шалтгаалдаг болов уу гэж боддгийн. Хэрвээ тэр хүүхэд байхдаа тэр шархалсан зүрх сэтгэл юм уу? Ямар нэгэн оюун санааны хувьд гэмтэл цогхыг авсан бол түүнийг бид нар яаж эдгэх үү гэдэг энэ зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр эцэг эхчүүдийн тэр дундаа ижийн нар үр хүүхдүүдтэй анхааралтай нэг хоромж битгий алдаасаа гэж хүсэж байна. Өнөөдөр бид нар цэвэн цагт амьдарч байна. Энэ нийгэмд янз бүрийн хүмүүсүүд харагдаж байгаа шиг биш байна. Бид нар хажуудгаач танихад хэцүү болсон юм цаг үед үр хүүхдүүдтэйгээ хамгийн ойр байх ёстой гэж боддог. Тэдний зүрх сэтгэлийн дуу хоолойг сонсож, тэдэнтэй ярилцаж, тэдний энэ цэцэг шиг эмзэгхэн насыг хайрлаж хамгаалахын төлөө бид сонор соргог байх ёстой гэж бодож байна. Хүүхдийн ертөнцийг хайрлая, хамгаалъя. Сүүдэр бүү тусаг аянд хамтдаа нэгдэцгээе.